Hei, amramindu. Hattaan vain, jatraani hattaan vain. Hattaan on. Voin unno varehtaan tohkolju. Usein hussadeigen duurju. Ai jossoosun. Assoot niigenden. Haruu niigen hurvi uuet bootalla. Ja ursoodiimen. Ai tohon duurum poiju. Ahui. Turun. Tuusum vaik. Ai hoku. Hei. Hei. Ja. Ursuudin kerran. Huurne syynenden. Haahan hureget. Uutegeen huurun juuget. On orahtan sallarchuaina. Hattaan amber. Haagin haan talarn. Huurun juu. Haaga. Тэрхэн үедээ би сургийг начаад саннартаад байж байла. Би ч нэ. Игчийг зохиж удам үлдээ хүлдээ. Ерөнхийдөө. Монгол түмэндээ эртээ сайн эргүүлдээ яагаад игч нар надад энж өгч өөргөөнаа. Ja тэгээд л одоо имсийн хоо дундаас нь хоо гэдэг нэрийг нь сонсож байлаа. Өөр төрүүлдэггүй их хоёртай ирчүүдийг нь авч өөрлөдөг их шулам амьдардаг гэд. Говийн буудлаасаа гардаггүйд нь үлзийрөөлөө. Тэгэхдээ говийн буудалд нь орсон ирчүүд нь их нэрээ мартаад нь ингрилэн алдаад нь байна л гэдэг. Ховдуулаад л явж байла. Хей, нандэр ч нэ. Ирнөхөртэй хүүхэн үгүй шүү дээ. Дандаа л өнчрөл хагцалтай. Ирийн мөрөөсөлтэй, голомтын гаслантай хүүхэн игч нар ам нийлдэг байлаа. Игч нар амаа нийлдэг байлаа. Тэгээд гагцсан нэг гэж хүрээд л тэгэхдээ нөгөө жаада бас зөрөг хүрсэнгүй. Би ч нэ нөгөө нэг ясаараа гисгээд бол ахта алуулна гихчихсэн хүн байлаа. Сүлдүү ахаас эрдэм сурах байгаад сурч байгаад нэгүүд өсөртөөнд хоноглно гэдэг лүү хүссэн үсээгүй орсон доо. Сүлдүү ахаа тэр хоёр хуучин цагийн янагууд юм гиссэндэ учиргүй.
очиж хоохоогийн зургийг зурж байгаад арилжиж бараг ахтны үнээр нь арилждаг тийм л үзэсгэлэнтэй юм гэж ярина. Харсан ч нэ хөөхөн л байна лээ. Юуны лүү гэдгийг би өөр гайхаагүй. Яах вэ? Инэрчээ өндөр хөөхөн мөн. Бэлэгтэй их л хүйтэн санагдсан. Үр төрүүлэхгүй хөөхнийх хүйтэн амьсгалтай яалч үгүй янхан зандан нэлуун сижиг хүрсэн. Тэгээд нөгөө хүрээний хөөхнүүд нь гэж бүгд хүйтэн амьсгалтай хөөхнүүд яг л могоон чуулганд ганцаар амьд үлдэж байгаа мэт. Ёро хоёул хөдөлдгүй юм да. Хоёул хөдлөөгүй. Хүйтэн амьсгалтай хөөхөдтэй болдоггүй хөөхөн дээр миний хоёул хөдөлдөггүй. Тэгээд л таныг чинь олон хүүхдийн эцэг болсон онцгой нэгэн иргэн лээгээд л өнөө ягчсаа холомнууд нь оролдоод л байдаг. Анныг боссоо сүлд хизээж тийм хэвтэй байж үзээгүй юм байна лээ. Эм хүн гэж ястаа таасангүй. Бараг жирэмслэх эмгэн дээр бостог миний мунжиг чинь юур тоодоггүй юм да. Хөөх. Зөнгөөрөө жирэмслэхгүйгээ ялгадаггүй юм байх та гэдэл өөртөөгөө яриад сууж ийлаа да. Тэгээд нөгөө хідэн хүүхнүүдийнхээ махыг барчсан боёо. Тэд нарыг тоогоогүйгээд сэтгэлд нь сэв суулгачихсан. Сүлдүү баха. Ах чигээ яваад өгж яваа. Дүүндээ зугаацаж үлдэн үү гэхээр нь тэгнэ илгэлээ. Би чинь гайхаж болмогдаад энэ чинь үрийн суухтай хүн дээр болохоор ямар сайн босдог билээд. Үртэй болохгүй гэдэг хүн дээр босдоггүй юм аа гэд гайхаад өөртөөгөө тэрсэлдээд л. Гэхдээ тух бол ихээ тансага. Ангөрөө нь явж байгаад алжаасан байсныг ч хэлэх үү. Аруун цэвэр сахаад жаргаж байсныг ч хэлэх үү. Хоолунд намттай ч хэлэх үү. Хоногийн гэрэн зугаатай ч хэлэх үү. Тэн дээр ирчүүдийн булхацаж байгааг ажаад л энд гиндэж байна уу? Тэр тэнд тэнэгтэж байна уу гэдэл тэр чинь их зугаатай байлаа да. Нөгөө нэг түмний дунд намайган хараагсад чинь төвгийн газар өөрсдийгөө хараагаа сууж байх юм. Тэгээд үдэш бүрий болохоор нүцгэн нойтон ирчүүд олширноо. Арих сархтандан хөлчүүрхэд авгаа хүүхний бөгс эргүүлэгдээд л яста завхай. Би нанчээ тийм ч завхай байж үзээгүй. Тэгж гэртээ гадуур нүцгэн шалдангүй гэж юу байх вэ? Яста ясаа ивчгсэн. За ингээд л төрийн ёсоор төвгийг арилгадаг юм байна. Төрн ёсгүй газар төвг нь ундардаг юм байна гэд ирсээ зүхээ сууж байла. Эмсийн явдалгүй гахаа. Явдалгүй гайхаад сууж байла. Ёстой цочрно гэдэг нь болов. За сүлдүү ахын дүү гэлүүгээд нөгөө хоохоо отог тэргүүн ирж байна.
За та чинь одоо жалаардын ноён юм ата. Танд хүндэтгэе сархад барьяа л гэж байна. Сүлдүүхаас их юм сурч залуу. Насна ноён болоод мэдэхгүй минь ариун да. Мэдэх минь барагхан. Ямар тааш дайнтын хөлөнд олонтоо нэрвэгдэж жаргалтыг үзээгүй ийм сэхээ дунд эзэн байх гэд хичээдэг ирбор харцаг байна л гэв. Тэгсэн чинь ямар сайхан юм бэ. Энд унчирч байгаа Монголтыг өвөртөө дүүргэж байдаг эрийг хараад багтаж байна гэд нойлмоос алдаж байна. Сэтгэл нэг сонин ёг гэдэл яваад өглөө. Яасан бэ гэд асууна. Тэгэхэд эхий минь янхан байгааг энэ үеэ сэглүүлсэн бөгөөд их багийн хүслийг нь энэ үедээ дүүргэж чадахгүй учраас үртэй байдаг юмсад үнэхээр их татаархдаг бүлгөөл гэж байна. Үрсийг нь өөрлүүгээ зовлон өөрүүлэхгүй гэж энд хилтийн загчин сууж гин. Хөлмөрч өртөө чинь хийж юм байдгаа гэд их л бүлээн нулмстай ойлгоход сэтгэл ёг гэдэл бие чиг нь ноён байсан гэд нэрээ алдсан олон эмсийн нулимсыг үжиж байсан ч гэсэн энэ л шаналгахта үртэй болдоггүй нулимсыг юрүүзэж байгаагүй хойно биеэр нь өтгөлөхөд л үртэй болдог. Элгээр хурцлахад л хүүтэй болгодог минь хүч дутах газар сэтгэл өвдөөд л байв. Тэгээд л айлда ядаж амьсгаа халуунаар нь цуурайлаад хаданд ч болтугай хадгалдаа. Халуун чих болоод дуулж л бай гэв. Ихэд энэ лүүтэд минлээд хуйл дунд л өссөж гин. Өглөөдөө ирчүүдийн гарт нүдүүлсэн хүүхнүүдийн цусыг цэвэрлэж үдэштэй сархтыг нь зөөгөөд л баг нас нь дүүрсэн эрдэм юм гин. Арх сархтыг айл зөөлнөр эрд барьж аимшигд ааштанд нүүрэн өгч зодуулахыг сурсан юм гин. Нэцарсан дээр нь 5 салаа нат нэцалж шүүсийг нь төрхөжл эрчүүдийн муухайг л зүххүжл өндийж байж гинэ. Тэнэн дотроос хаяхнаа нэг ярьдаг хөх толбот нүүдэлчин ирсүүд болоод одоонуудын хийхгүй. Им хүнийг нь инхрийлхийг хараад жаахан ирээс ондоо эргэж сэтгэж хэлдэг байж гэн. Харин хүүтэн цустай хол газрын ирчүүд бол хүрэн бөөрийг нь хүртэл дөрөгтөл савж байдаг. Агт сархтныхан амьсгааг нь амин хайртай ижид нь үзүүлж л байдаг. Тэгээд л тэр бүхнийг нь өмөрч нэг урд нь орж тулалдъя. Гисэн өөрийн бие болчир учраас хөшигтийн цаанаас хараад л нүдүүлж зодуулж хүчрхийлүүлж дууссан ижийнхээ цус нүжиг цэвэрлэж л болчир насaan дүүргсэн энэ албан өөрийн боолын тамгад нь байгаа учраас л айж бэргэж өссөж гэн л дээ. Тэгээд анхны сарын хэр дээр нэ хэвлийг нь төлсөн юм гэн. Ийм хос савхаар нь амин эрхтэн рүү оруулж байгаад тэлж байгаад тэгээд улаасгсан зүгээр бүр
дотор нь түлээ хийгээд хэдэн удаа сийчиж байгаад өрсөлдөггүй имийг нь хийгээд эрийн боол болгож зарцлах нь энэ дэлхийн арилжаа юм гин. Тэрийг нь хийхийн тулд эхлээд онгоныг авах ёстой гэд боолуудын дэвсгэр хийж болчингүйг үзүүлсэн гиндэ. Уулныхээ үе дотроо тэнд арилжигдэж ирсэн охин төрж өсөж байгаа охтуудаас зүстэй байсан ч гэсэн охин насаар өндөр ханшаар инж болгоод өгчөж болдгол юм гин. Тэгээд хоолтой газрын хонцыг дүүргээд хоногтой газартаа амаахан хад амьдарч байж болдог ч гэсэн тэрийг нь тэргүүн зөвшөөрдөггүй. Харин их мөнгө олно гэд энэ охиныг сэвтэж гисэн юм байна лээ. Түүнээс нь их олз дээр нэг удаа арилжахгүй. Олон жижиг олзон дээр овоо ихийг олно гэж сансан нь хоохоогийн заяа байж л дээ. Ингээд дуулчмын эрдэмд ихээсэж сурч их тэргүүнээсэж сурч гэн. Дуугийн дуулж шүлгийн найруулж хөлгөн тоглоом тоглож хүний эрхийг зугаацуулах бүхий л яннаг үгсийг хэлж сурсан юм гин. Ихтэй нээлхамсах зангүй гинэ манай хоохот. Тиймээс их л зүдгүүр үзэж гин. Үл хоолыг нөгөхгүй. Эрийн шингэнээр үл заалгуулах өдрүүд олон байсан гэдэг. Яагаад гэвэл дуулууртай байхгүй эрийн гарыг харж эмсийн сэтгэл нийцэж ихжээ гэж дуурахгүй бол өдөртөө иддэг зотон байхгүй учраас хойлсон эрийнхээ шингэнээр л хоног дүүргэх нь олон гин. Иймээс нь турж ичиж зүс алдсан чинь ханшуунаж хэлгэнд. Тэгээд ханшин унахтан Монгол цөссөн жоохон ари үтсэн юм болов. Эсвэл тэнд байдаггүй авирн юм болов. Үүсэж байсан ноёдны хатчихсан юм гин. Тэгээд өчүүхэн шүдний ором гарсан л гэж л байна. Гэтэл өнөө ноён нүдэн дээр минь илжгэнд хүлээ. Энэ нэмийг би алж байж санаа амарна гэд илжиглүүлж наранд борслогдож үхлээ хүлээж ижгэндэ. Өлгөтөө тавхада ёстой нохооноос авахуулаад илжи хүртэл мордон гэдэг нь болсон гэдэг. Хэвлийн хүү татагдаж цаваар нь цуссан содорч энэ цус хурдан юулэгдэж дуусаасаа гэд тамир алдахад үддэш алдрахын цагт нь өвөн өндөр ирж авархад яагаад намайг аварсан бол гэж ял болж гомдолсон ч гэсэндээ үчи дугаагүйгээр өнгөрөөж үүлтэй тэнгэрийг харах нь жаахан сэхэ болсон гэдэг. Ижийнхэн ардаг ярддаг домог мэт хэрэн нутгийг үзчихье гэж бодоод л энэ нутагт ирсэн юм гин. Ингээд эрэ хүний инхрийлэл байтуга хүмүүний инхрийлэл үзээгүй хүн сүлдүү ахад өндөр өвгөнд инхрийлэгдээд л би ямар нандин сайхан заяатай им хүмүүн юм бай гэж жаахан сэхэж энэ нандин амьдралыг сэвтээсэн сэвийг сорив болгож идгэж байгаад
эдтэй ирчүүдийн сүлдэн энтэй гэргийдэд нь тусыг хүргэж хийж нандгэнжилсэн сүлдүү бахын их гэрэгийг машид муугаар хилээд л эрдэм нь наалцсан янхан эгмэнд нь наалцсан бөөс гэдэл халуун нурам нүүрлүүн цаачж хацроогийн ил дээр исхэн гэдэл илдүү болж гэн. Гэхдээ эцэгтэй нүрээ бүтэн үзүүлж түлээгүй царайтай байна гэж сэтгэжлээд эхнэртэй нарцалдаж задалдаж эрдэм заалгаснаа эрхнэртэй гаргаснаас гарынхан шууг нь хугалчихсан гинэ. Тэгээд тэр гэрт байх боломжгүй болоод сүлдүү ахтан хээртийн ирчүүдийн гэрт нь хизтэй хойтын хээрт нь хоноглё. Танна гэрт байх боломжгүй боллоо гэж эхнэртэйгээ эвтэй байлгаж чадаагүй сүлдүүч гиммэрж ахын дөө гэж эрхлүүлж амрагийн сэтгэлээр нөөлгөлхөө болчихож гинэ. Гэгээн төрхийг чин зурыг гэрэлт төрхийг чин нандиг нээл гэхээс халуухан амьсгалаар үнсэж хамаг байдлаар чангаар тэрхэ болчихсонд сэтгэл нь ихэд өвдөж гэн. Энэ хүү сэтгэлийн өвтгөлөө огоорхийг хүсгэд чангахан тэрх ир болгоныг л өвөрт наалцсан ч гэсэн зүрх нь юрдуулаа цаагүй гэн. За тэгээд юу хүсээд байгаа юм бэ? Би гэж тэнгэртээс асууж газартаас ирээд хийж гинэ. Тийм байтал сурах хоног нь дүүрч өвөн өндөр ирж л дээ. Дагаад явъя. Чи их гунцсан байна. Дагаад яваа. Чи их гунцсан байна. Олон нутагтаар үзэж байгаад орон зайгаа олоо гэж гин. Цэргийн эрдэв загсчихсан төрөн төгөлдөрч хэрийн бухшуулуудтай их элдэв дээрэмчин тонуулчин бөгөөд хаан язгууртан бүх илэрсийн гадаа төрхийг хараад ерөө сэтгэл нь хөдлөөгүй гэн. Ямар сайн да. Би мэд хуйлдаа болов гэж бодож энхий хүүхнүүдийг нь үнсэж үзсэн ч гэсэн зүрх нь өрүүлээ цайгүй гинэ. Харин чига яргалуулсан заяа ядарсан тавилангэл тэтгэхэд жаахан ч гэсэн унтах нойр олдож хүнд тусыг хүргэлээ гэхээр сэтгэл нь амарч нойр олддог юм гин. Тэгээд онгодоод ирсэн нэгэн онгодоодаас ирсэн нэгэн янхан бүсгүй түлээ гүйцэд биш байснаас төвөг арилж хөвүүнтэй болж гинэ. Энтэй хараатал найдал тээж гинэ. Үртэй болчих юм биш үү? Би өөрөөсөө нойтон сармуустан төрүүлэх юм биш үү гэд өөрийнхөө түлээгээ эдгэх гэж дотоо дэмчилгээ хийсэн ч гэсэн найдлаггүй. Юу ч үгүй сийжүүлсэн. Ерөө усын их соровтой учраас савд хэлэхгүй. Иймээс нь үргүй болсон байна. Харин барахтай дамчоор нь төлөөсөн учраас тэр л цөөн хідэн хүүхэн тэр үртэй болох заяа орж ирэхэд үрийг нь булаацалдаж өмчөрхөж өнхрүүлж өврөөсөө гарахгүй сэвийг сэтгэлээсээ гаргамаар санагдсан юм гин. Гэхдээ ихэн жаахан ухаан муугүйд гинэ.
Үрээ үйлдүүлэх хоногтой бас. Ирүүгүй учраас хормон явдлаар хоногоо залгуулчихснаа. Иймээс нь энэ нянхан хүүгээс нь төрсөн үрийг нь хүүхнээс нь төрсөн үрийг нь чинээtэнхэн шиг амьдруулъя. Чихчийн дайтай болтугай алт өгье гэд. Олж чадахгүй олзыг нь олъё. Оюун хүрэхгүй газарт нь дайчлъя гэд. Би хичээсээр энэ өртөөг нь бүлээзүүлж л гиндэ. Энэ мөнтэй хуйлтай явдалтай хормон дэвтэй гэдэг хүүхнүүдийг дэргэдэн чуулуулж зугаа хийгээд байгаа юм уу? Зулбуж амьдраад байгаа юм уу гэдгийг нь таниулж үнэхээр ирийн мөрөөсөл болж элдвгүй завхрах гээд байгаа юм уу? Эсвэл эрдээ гомдсон сэтгэлдээ бурууд хүүрэн хийгээд байгаа мó гэдгийг таниулах гэж сургаж суудаг юм гин. Эрх хүндээ гомдсон хүүхэн зөвөр тэгэн учраагүй зовлонтой. Их өндөр хуйлтай болдгийг ухуулж тэнхрүүлж бүлдэн явуулах нь байдаг гэдэг. Бүл рүү нь явуулах нь байдаг. Бүлээндээ нүүр алдчихсан хормон дэвтэй гэдэг хүүхнүүдийг умдах нойр хоног л хоолн ч болдог л гэн. Энэ зовлон нэгэн гашуун. Энтэй эмсэд өдрийн хоолтой байж, өргөхийн үйлтэй байж, дэмийн амьдралтай байж, дэлгэрхийн хоногтой байхад л зүтгээд л байгаа юм байна. Эндээч багаад сурсан эрдэвэ балагтыг нь хасаж байгаад үйлдэж суугаад юм гин. Эрд эмсээ зодуулахгүй. Элдв сархтад эргүүлэхгүй. Ирсийн зугааг тойд нь үзэглэж, томоо тойд нь хашин гэж л ухаан зараад л амьдраад байгаа юм гин. Эрдээ нөөлөгтөө байхыг нь энэлэх эмэгтэй хүннийг шаналл хаан байгааг нь үглэж суудаг л. Тогтой үрсийнх нь хантай болохын явдалд нь үртэй байхын зугааг нь өнгөтэй гэргий байхын явдлыг нь өөрийн мөрөөслөн айлдаж суудаг л гэн. Даанчгийн зүрх бүлээсэхгүй байна. Сүлдүү ахаал мөрөөсөд байна. Сүүдэр тархаас айж байна. Гэчэнэн татвар эмийг нь авдагч гэсэн. Татаас эмийг нь дүүргэдэг ч гэсэн. Сэтгэлтэй байгаа ирийнхээ дэргэд байж чадахгүй гаслан да. Нойр хуйлчихсан. Яасан гаслантай амьдралыг туулж дуусгах юм бэ? Ямар олон гараг вэ гэдэл ойлно шүү дээ. Арагдаад өнгөрөх нэгэн хоногийг нь дүүргэж байгаа ч гэсэн аврал болсон хоног ирэхгүй байна л гэж ойлно. Хүн түмний шинжиж ярих нь ондоо. Хойлоо дийлэхгүй хүүхэн маа сонор сагсуул гэж ярих нь их. Гэхэд надад эмэгтэй хүн бөгөөд гаслантай тавилан санагдсан. Би хүн алхаасаа чайгаагүй. Хүүхэд хийхээсээ чайгаагүй хүн чинь сэтгэл эмтэрч ойлж үзсэндэ. Ядаж миний зүрхний галыг мэдэрч жаахан ч гэсэн бүлээцүүлээсэ гэж төвөрсөн. Та зовлон гайлдаал гэв. Наныг иймэнтэй зовлонгон айлтгад харж ханддаг ертөнцөө хэлнэ. Гэнэм балчир жадранда ирэхэд аваага түшсэн ёсны ариун ихэ эгч нар байгаад авахгүй сулдаж дангаараа хөвүүнэн дайнд явж охингүй учраас нь оромж хоосорлоо гэдэг нулимсийн дуулаж
Миний дүү ихтэй нэг хүүтэй болгоод өгвөл охинтой болгоод дүүрвэлгэ болно. Их чин чамд төвөг бодохгүй гэж өвөртөж байсан үдшийн тухай айлдав. Биеэс гарах тус тэрэл байсан юм чин бэлгүн ухаанд ах нар шигээ биш би. Би чин аваг тосох ёсны эгч нартай амьдрал залгуулах үртэй байхыг л үзүүлсэн. Тэрэндээ их өнгөрсөн. Тэгээд засаглаж толгооноос хагцах шахсан да. Ихтэй энтэй явдал ихчдийн өмгтгөлөөр намайг засаглаагүй ганц чадранд ч биш. Өөрөнтэй газар төв хүрээнд арай гайгүй гихтэй. Загчин аймаг дээр олон байдаг. Ёссолж авсан ирнэ муугүйд. Дайнд хурдан үхээсэ гэдэг нулимснаас авахуулаад хөвөөнэ алдчихсан хөрсtöд их чин 40 хавар үзчихсэн учраас ахаа дүрийг үнсэх болов уу гэж өөрхийг нь хүртэл үзэж байсан. Тэгээд чавганцтай хурцлж чадвалтай хүү төрүүлдэг нэрлүүл орсон хүн шүү дээ би чин. Гэхдээ сэтгэл тэнд хүрээд байдаг юм. Хүнд их хүн ямар хэрэгтэй гэдгийг мэддэг учраас гарч байгаа зүйлээ харамлаад явхад. Гэхдээ би энэ хүрээнд ирээд үртэй болдоггүй юмыг өвөртөж чадахгүй гээл ойлгов. Цэнгэл хөвөл босхгүй байгааг л гайхаад байна. Би өөрийгөө цэнгэлдээ тэгж тушаад байна гэж бодсон чинь тэнгэрийн зэрлэг мэт өнөөх бүнжиг минь босоогүй дээ. Энтэйгээ ярихад ихэд инээлдэж сархад ч халуухан байла. Санаа түшиг зовлон бусдын ховж жилтэй учраас зүхэгдэж байгаагаа л ярицгаанда. Мэдэхгүй. Им хөөсөнд байгаа анд минь мэт элэг сүрхэндэн өнчрлийг ойлгоод байгаа мэт хүн нэххийн сэтгэлийг хөсtöд бид хоёр л тавьсан мэт үүр цайтал ярилцаж үдэш болтол инээлдэж байсаар бас л хэдэн гараг болорсон. Намайг тийм ихээр сэтгэлээс минь ойлгодог хүн байгаагүй. Тэгэхээр тэгэхгүй бусдаас ялгамжтай юм шиг, борооч юм шиг, хачин юм шиг, хадны мангаач юм шиг нэртэй явсаар байгаад намайг хүн ойлгохгүй дээ. Намтар минь ирээдүйд гээгддэг дээгээд явж байсан би чинь ойлгож чадах нэг л хүнтэй учраас нь хоо юм да. Үрээ хүсэх сэтгэлийг ойлгож өндөлгөх тамир надад байна гэж тунхаглавч. Заяа хаагдчихсан байна гэдэг жаргалгүй зовлонгийн хүсэлтэй байхын тэр эмгэнэлийг эм хүн учраас ойлгож энийг би яргадж дийлэхгүй дээ. Өөрөө гасалж байсан юм да. Тиймээс л өөрөн өөрийгөө ойлгох гэж хоо дээрээ ngirч сархад хуваалцдаг байлаа. Баса мэдээж энэ үргэдэг цэнгэлтэй явдлаар эхэлдэг. Цэнгүүлэх эрдэм хоогоогоо сурнаа хоогоогоос.
Хүмүүн яавал жаргалын хацрам жарга жартай дэлуулаад гиг асууна. Ир хүн яавал хоёулын дээд нь хугсартал бостгийг асууна. Им танан юу юм? Эдгэршгүй өвчнөн хааны. Их нарийныг дуулна шүү дээ. Би хөх гэдгийг хөхүүлэх эрхтэн гэдэг л ойлголттой аваасан. Гэтэл эмэгтэй хүний зингүүлэхэд хөхөөр нэг зугаацхийг хоохоогоор заалгаж байла. Сэрэл мэдрэхүйн цэгүүд хаагуур тарчихдаг юм. Эрэгтэй хүн чинь тийм үү? Цавсалтаа сугаараа сэрэлтэй байх нь их. Эмэгтэй хүн чинь харин сайгүй сэрэлтэй байдаг юм байна лээ дээ. Иймээс ихч нараа байсах аргын эрдэмэ улам төгөлдөржүүлв. Эр хүн яаж морилж эрхэм сэтгэлд нь ямар үгэн дээр түшиж уухайлах хүчийг хаана найлдаж ухаан тутахад нь хаана өндөлгөх юм. Энийг хоохойгоор заалгаж байгаа юм. Нөгөө тээгүүр хоохойч надаас эрдэм сурч байгаа ийтэй тийм үү? Эмэгтэй хүн дан гэрээрээ загчин болоод амьдраад ахуйдаа яаж хүрдэг юм? Адуундаа яаж морилдог юм гэ? Тийм үү? Хэдий байвал тэнхэрдэг юм, хэцүүд яаж уйлдаг юм? Тэр бүхнийг би мэдхийн хувьд айлдаж өгнө. Иймээс нь ганцын ганцоо ээжийн хойдлыг асууж лавлаж би багтай ихч нарынхаа түүхийг айлдаж хоёр биедээ л ондоо жилдээ болсноо хөглөн дэлгсэн учраас л хантай гэж хэлэнд. Тэгээд л их сонин зүйл мэдсэнд. Сурлаг гэж бодсон чинь жирэмслэхгүй хүүхэн дээр мунжигч нь босчих хин гүйтсэнд. Өнөөх босдоггүй маань. Тэгэхгүй биеэр үлдээгүй байж яаж сурах үед? Хүн гэдэг ямар саваагүй юмтан бай. Санаач хэлээж санны үзэхээрээ яасан дэггүй юмтан бай гэдгийг л хоохоогоос сонсож дуулж биеэр үлгэрлүүлж хүлүүлж нэгүзэн хүсэмжж нэгүзэн инхрийлж нэгүзэн ээж идэж нэгүзэн аавшиж нэгүзэн амьдралд хууль гэдэг ямар олон өнгөтэй юм бэ гэдгийг л наадаж байлаад. Гэхэд энэ наадах зугаанаас илүү тансаг нь бус тэнхрүүлэх булбрайтныг өсгөх ертөнцийг л бүтээх гэсэн сэтгэлэндээ. Тийм залтаандаа тархитай амтан биш ээ. Эдитэдэ. Сэтгэлийг нь мэдэх болохоор чадхынхан хэрээр галуу шувууны махыг нь үзүүлж ганцэгтэй байгаа зүйлээ тэндээ орхичихдаг л байсан юм. Илүү ихээр тэтгэнэ гэхээр ирнэ биш дээ би чинь. Илүү ихийг өгөхөөр хоохоо надаас зүхтаан үз. Магад их бярдам зантай. Арван бэлгэлвэл арвангийг нь бэлгэлвэл ааш нь хөдөлнө. Бас хүүхэн ааштай.
Хүсэхээ надаас нэг бол нэг нэ. Хүсэлт нь байхгүйг нь биний л дур. Бас их боловсон гэж хэлнэ. Бүх хүүхэн энэ хоохоо шиг ааштай байх юм бол ер нь голомтын зовлон байна уу гэж сэтгэн шүү дээ. Голомтын зовлон байхгүй мэдрэмж төрүүлдэг байлаа. Та чадхаа хүч хүздэгч. Дэлгэрхээ бусдаас гуйж чаддаг боловсон хүн. Түүнээс нь бусдыг яллаж бурууг тулгадаггүй юм аа. Хоохоо. Ийм эмэгтэй хүнийг үзчихээр чинь эхнэрийн аргыг олох нь амар юм шиг. Ийм байх ёстой даа гэхээр өөрийнхөө үгийг тод хэлж сурах шиг. Их нөлөөтэй байсан да. Ахын асуудлаа зөкслөхэд минь. Иймжиг учраас ихс язгууртнууд холтоос явсан гэргийнхээ хачин аашийг олох гэж хоохоо дээр их очдог байсан да. Эмэгтэй хүний дотор хүсэл яаж дэлгэрээд, яаж хөгжөөд, яаж хатаад, яаж уйлаад байгааг сайн айлдаж өгнө. Өөрөө тийм л шаналыг олон эмсээс нь ойлгож байгаа учраас эр хүннээс юу хүсээд байгаа юм бэ гэдгийг эмэгтэй хүнний үгээр нь сонсоод авахар чинь эхнэртэй очиод хэрэгжүүлэхээр тийм байна гэдэг л ихтэй. Ингэж л хоогоо багшаараа эхнэрээ гаргадаж суун шүү дээ. Голомтын хэрүүлээ цөөлж хөөрчин гэр гэдэг чинь тохиотой. Игээ гэдэг чинь аривтай. Эцэг байх үүргийн ойлгочхоор чинь энэ үе хаашаа чиглүүлж элчтэй хаан хориглохоо мэднэ. Юу зөвшөөрдөг ч. Юу буруу шиж байгааг зовлонгоос таньсан нэгэн гэдэг зүйл өгтөө даанч үнэндээ. Тэгэхгүй нөгөө эцгийг өвөртөөс нь эхнэр болгож ирсэн хүүхнүүд чинь ихээ өндөр шүү дээ. Айхтраа. Манийг нь зөвхөн өөрт нь босдог боо. Болдоггүй бортой байхыг хүсгээс авахуулаад л зөвхөн өөрт нь үйлчилдэг нохой байхыг хүсээд агчхан шүү дээ. Тэндээс нь хазаарлахыг л ойлгож авсан да. Тиймээс л зовлон дээр хаан инэлж, хаан шуннаж байгааг ялгаад авахаар гэргийтэйг зохицох нь ихээ амархан санагдсан. Гэтэл олон ихчтэй инэлж байгаа, эдэрч байгаа өөрийн бодол нь хаан байгааг хилээд өгөхөөр хүн гэдэг чинь ухаантай да. Нэг ийм л түүхтэй. Тэгээ насаа нилээд явтал өрх ховоо тогттол нөхөрлсөн. Хоохотойгон ойтэй сайхан нөхөрлсөө. Яах вэ?
Янгийн хичээл бол угаасан 3 жил юм байна лээ. Тийм гүн мэдлэгтэн байхгүй юу? Тэгээд би чинь цөөхөн зочилж байгаа. Өдөр шөнө гүн эрдэм биштэй. Ойлралдаа нэг очихын ёстой хүслэн байлаа шүү дээ. Даанч чадахгүй noloнда. Тиймээс ядаж өвөлдөө нэг зорчоод гарахыг л хичээнд. Яагаад гэвэл өвлийн жин цөөхөн байдаг юм да. Тиймээс нэзгүйд нь хоолтой байлгаж эрчүүдгүй үед нь нөөлөгтэй байхыг л хичээнд. Даанч тэгээд л нөгөө өвлийн жингээр өвгөн овоо хоогоогоо сандаг юм болохоор тааралдаад байх нь их Зонаар цаддаг чинь холын холоо яваад л ойрын ажлаа алгадаад хоогоогоор эргэлдэхгүй юм чинь мань шиг өвгөн овоотойгоо явдал нэгтэй юм болохоор бас л адуу малахгүй саахалт гэж явсаар байгаад өвөлдөө л завдал гаргаж өчүүхэн хоохоо дээр нь очин уу гэхээс тэгэхээр л тааралдчихжээ штэ. Өвгөн овоотой муу хар ятар гэд охны нэхэлтэй. Би чинь бас охныг нь алдаж энлэлдэ шаналснаас хойш мэндийн зөрөөгүй яваад байгаа царайтай. Би танаа охиныг үхэлд буруутай уучлаарай гэдэг үгийг хэлэх зүрхгүй л байлаа да. Өөрөх голомт нь түгээгдээд өчүүхэн хэдэн охид нь үлдэж байхад нэгийг инжигсэн өөртөлж аварч чадаагүй харин хариуцлага байна да. Чадаагүй хариуцлага байна. Тиймээс мэндэлж зүрхэлдэггүй дээ. Иймээс нь өвгөн овоогийн чимээгээр аль болох авдрын араар нь нуугдчих гэдэл. Байгаа өргөөтөөгөөсөө зогтчихгүй гэдэл. Нүд үзэгдэх нь гэдэл хичээнд. Даанч гэр хауны хатааны ахт энд байна. Хатааны имэйл энд байна гэдэл баригдаж л таараа юм да. Гүм гэр хаашүү дээ. Гагц нүдээр тийгэж яаж гэр хаваадаг юм дээ. Гэхдээ тэр бас их гэж үү. Аль хүрээд ирэх үү гэж тушаахгүй. Сайн ундлаарай гэдэг үгэн сонсогдоод л явна. Хов их дуулаарай, сайн ундлаарай л гээд хоохоод хэлж байгаад ханны цаанаа сонсогдохоос биш. Иймэнтэй л амьдралыг хөөсөн юм да. Хоохоогийн талаар гэвэл иймхэнтэй л байна да. Хоохоогийнхын талаар хүүрэнсэн чинь тэр хүмүүс үеийг санагалзах шиг л боллоо.
Ихээ сайхан хүүхэн байсан шүү дээ. Хүүхний бие орсон андаман юм шиг л. Айтай сайхан. Нэг ойлгох нь ихээ айтай. Бусдын үгэнд нь бол бид данчин хууль тачаалан барьж дийлдэггүй. Хормоо явдал нь дийлдэггүй тийм элемтэн гэж хавн цоорон шүү дээ. Гэвчигнэ нэг ойлгоод л хадэмнэ сэтгэлийг нөрөөхлцөөд л амьдрал тэр нэг амьдралыг байгаа зүйлийг чинь туулсан да. Хаагасан урдаараа би тэнгэртээ төрүүлж дэвсэн юм аа. За урсууд минь хөнөө гарагтан үгээр нь өндөрлөе. За баяр таа гэдэг үлүүд.